Сайн байцгаана уу? Энд бачд маань. Тэгэхээр эзэнд бууж өгөхөд болж өгөх талбартаа бууж өгөхтэй байдаг. Тэгээд би танд нэг жишээ хэлье. Би их магтан дуу сайн дуулдаг хүн биш л дээ. Дуулж чадахгүй гэсэн боловч би магтах дуртай. Бас түүнийг магтах бүжиглэх дуртай байдаг. Тэгээд нэг өдөр эснийг магтаж байсан чи эзэн би монгол хэлэнд үнэхээр дуртай. Монгол хэлний аялга болгоныг тэр намайг магтаж яхад би дуртай байдаг гэж хэлсэн. Тэгээд яс үндэстэн болгон миний өмнө ирнэ гэсэн тэр орж исэн байдаг. Тэгээд би хөөх ямар гоё юм бэ гэж бодож исэн. Тэгээд өөр хэлээр эзэн магтуулах дуртай байна. Өөр хэл соёлд бас дуртай байна гэдгийг ойлгосон. Тэгээд хүүхдтэй байхдаа манай аав ер нь ээжээ салаад явсан л та. Тэгээд аав маань усын өмнө говсомын дөрөвт хүн байсан. Тэгээд хүүхдүүд намайг ер нь бол нөгөө тэр үед ч гэсэн шоолдог гэсэн л дөрөвт хүн биш. Дөрөв шир мах биш гэнтэр гээл тэгэл янз юмэр нь тэгээд ялангуяа аагүй ч гэх юм янз бүрийн байдлаар шоолдог байсан хүүхдүүд. Тэгээд тэр үед би бас яг аавдаа гомдох ч юм уу дөрөв төр муу хүмүүс юм байна гэдэг ойлголт би авсан байсан. Тэгээд би Ховд аймагт очсныхаа дараа увс руу явах тийм хэдэн удаа явах тийм боломж ажлын шаардлагатай гараад яг ялангуяа тэр увсын өмнө суманд очсон л доо. Тэгээд тэр хүүхдүүдийг харсан чинь маш ухаантай шовлцсон сайхан хүмүүс байсан. Би ягаад ч юм мэдэхгүй дөрөв хүмүүсийг муу гэж гэх юм уу тийм бодолтой байдаг байсан. Би бас удам ухчлаасаа ичдэг тийм бас байсан. Дөрөвд гэж юусоо хэлдэггүй. Би дандаа хаалах гэж хэлдэг. Ээж маань хөвсгөлийн хүн л дээ. Тэгээд хаалах. Тэгээд ээж маань хаалах юм чинь би хаалах гэл дандаа тэгдэг байсан. Тэгээд хүүхдүүд ямар ястан үндтэн гэхээр дөрөвд гэж болохгүй шүү гэж им хүртэлх загтдаг байсан. Тэгээд яг уулан дээр гараад залбирч явах үед газар нутг нь ягаад итгэж болохгүй байгаа, ягаад хатуу байгаа юм, хүмүүсний ягаад ухаантай мөртлөө өгчихгүй байгаа юм гэдэг талаар эзэн надад харуулсан л та. Тэгээд тэдгээр хүмүүсийг харахтаа би үнэхээр бахархсан байгаа. Үнэхээр хөдөлмөрч маш тийм ухаантай тийм ард түмэн байсан. Тэгээд би гимшсэн бас цэвэрлсэн. Эзэн намайг тэр сонгосон байгаа. Усын дөрвөд хөвсгөлийн борет хоёроос дундаас гарсан хүн л дээ би ер нь. Тэгээ бас өөр хэдэн боломж хэдэн ястан байдгийн тэр холимог хүн. Тэгээд тэдэр нь маань математикийн олимпиадын аварга байсан тийм хүн. Тэгээд түүний ачаар генетикийн хувьд би математик дуртай хүн болсон байж тэгвэл дээ. Тийм математиктаа ер нь хүүхд байхдаа сайн байсан. Тэгэхээр эзэнд яг тэр тэдгээр яг удам өгчлөө цэвэрлэх явдал чухал байсан. Дараа нь үнэхээр эрүүл мэндээр би бууж өгсөн. Яаж чичээгээд би дийлэхгүйсэн. Тэгээд эзэнд үнэхээр бууж өгөөд цэвэрлэгдсэн байдаг. Тэгээд дараа нь ажлын талбар дээр бууж өгсөн байдаг. Тэгээд эрүүл мэндээр мөндөдөө бууж өгөөд эзэнд үнэхээр би бууж өгөх үед ингээд амар амгалан орж ирдэг байгаа. Тэгээд эзэнгээд бууж өглөө гэхээр намайг няцлаад бицлаад хайчихаас илүү намайг босгон байгуулдаг. Надад буцаагаад маш их бэлэг эрүүлүүд өгдөг байсан. Хамгийн ихний эрүүл бол үнэхээр гайхамшигтай амар амгалан байсан. Одоо би намар болонтой олон жил ямар ч хэлсэн сүүлийн хэдэн жил явж байна. Ерөөс намайг ерөөсө хөдөлгөөгүй намар амгалан. Үнэхээр ямар ч нөхцөл байдал тайван байлгадаг тийм зүйлэлтэй. Тэгээд дараа нь хайр орж ирсэн, баяр баясгалан орж ирсэн. Гээд ариун сүнсний бидлэг үржимсүүд ургадаг байгаа. Тэгээд хайр гэдэг үржим сурахын тулд хайр хүн дээр та үндэслэгдэх ёстой гэсэн үг. Эзнэстээс хайр орж ирдэг гэсэн үг. Тэгэхээр талбартаа өөрийнхөө гэрлэлтэнд үр хүүхдийн хүмүүжлэлт бас би бууж өгсөн. Би яаж чичээгээд, яаж ч орлоод ч юм уу, яаж загнаад, яаж ч дурамшуулаад хүүхдүүдээ хүмүүжлэхс эзний үг хүмүүжлэх ёстой байна гэд орой болгон библиараа хийдэг болсон. Үг судалдаг болсон. Тэгээ бид нэг сүнстэй нэг юм нэгдэлтэй байхгүй болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ ажлын талбар дээр ч гэсэн намайг үнэхээр сайхан ажлуудаар эзэн хангаж байсан. Тэгэд өөрөө бол би орчино гэж бодож байсан тэр бодлуудаа бүгдийг хайсан. Эзэн энэ бүгдийг намайг хангадгийн байна гэдгийг ойлгосон. Дараа нь мөнгө санхүүгийн талбар дээр бууж өгсөн. Тэгэд үр зээлээ бууж өгөх үед өрийн хүлээс тасраад
Би үнэхээр 91 хоногт 76 сая төгрөгийн үрийг Монголд хахад ажилгүй нөхөр маань хүртэл ажилгүй байхдаа янз янзын төсөл хөтөлбөр хийж агаад төлсөн байдаг. Маш хурдан хугацаанд тэгээд бүр илүү би өрөнд өгдөг мөнгөө сүмд өгдөг болмоор байна. Бурхны хаанчлал зориулмаар байна гэсэн чинь 3 сар хүрэхгүй л бид нар яг өрөнд өгдөг мөнгөө Бурхны хаанчлал зарцуулж байсан. Тэгэхээр яг үр жимснээс нь олж бууж өгөх гэхээсээ илүү ер нь буугаад өгчих юм бол Бурхны ирүүлүүдэд сатаа болж байгаа бүх зүйлийг тасар татан ирүүлүүдэд авдаг байгаа. Нөгөө талдаа өөрийгөө би гэдэг юм хаяхад харин надад хугацаа орсон. Одоо ч бас магадгүй хайжил байгаа гэж боддог. Аль болох анхаарлаа над дээр ч юм уу өөр төрөө гэсээ илүү Бурхан дээр төвлөрүүлж тэр маш их анхаардаг шүү. Тэгээд ер нь бууж өгөхөд маш харин сүсээр дүүрж баримтлагаар хүүрлэр дүүрдэг байгаа. Тэгээд эзэнт бууж өгөх талаар та бас өөрөө бас уншаараа. Тэгээд асуугаараа. Тэгээд заавалчгүй бүр бүгдийн төгс гэж одоо бодхоос илүү балхан малмаар ч гэсэн бас эзэнд талбараар ч гэсэн над чиг бууж өгөрөө гэж таныг урамшуулмаар байна. Баярлалаа.